This is like the dark days. I like escape. I said I needed you, but baby that was never true. It's not just enough, it's everything you put me through. I was so tangled, but I'm finding my way out of the puzzle. And baby, maybe you're a little tangled too. Cause you've been running around wherever, and always changing with the weather. I'm thinking maybe I'm a sucker for love. You know I thought that I was clever, but now I'm piecing it together. I'm thinking maybe I'm a sucker for love. Өглөөний мэнд. Хоолой бүр биний ТV тавтамаар л. Өнөөдөр болохоор би ажилдаа явах гээд. Би нөгөө ажил дээр дандаа нөгөө нэг дэлгэцний өвдөс байн хардаг болохоор шил зүүдэг байсан байхгүй юу. Ихтэй ойрд дандаа линз зүүж байгаа. Дараа жил ажилд гараад ер нь шил зүүж юусоо болохгүй. Тэгээ дандаа линз зүүх болохоор линзэнд тасахгүй болохгүй. Тэгэхгүй бол би нөгөө линз зүүхөр нүд бүр амар аргааддаг байхгүй юу. Тэгээд дандаа линз зүүж сурж байгаа. Би одоо өнөөдөр 12-оос ажилтай. Тэгээд 9 гэж тарна. Дундаа нэг засварлахаатай. Тэгээд 8 цаг ажиллана гэсэн үг. Хичээлээс амарсан. Тэгээд 7 хоногийн 5 өдөр өдрийн 8 цагаар ажиллаж байгаа. Яг ажилтан шиг. Гэвч нөгөө хичээл байхгүй болсон болохоор ажил хийхээс өөр юм хийх юм байхгүй. Тэгэл пэйж нэрд скилс нүрэ бодъё. Нүрийг бодоо өгсөн янзлчлаа. Амар шал өөр хүн болчтой наадтай. За тэгээд бичлэгийнхаа эхлэлд бас тайдад амар ойр үед намайг бүр амар дурлуулад байгаа. Тэгээд ийм их ажлын хажуугаар намайг нэг хэсэгхэн ч гэсэн ингээд гоё байлгаж, догтлолтой байлгуулж байгаа нэг зүйл байгаа. Тэр нь болохоор Exchange гэдэг reality show Солонгосын. Тэгээд би season 3-ыг яг одоо үзэж байгаа байхгүй юу? Тэр бүр амар гоё заяа. Тэгээд би өөрөө болохоор reality show ер нь үзэх амар дуртай. Тэгээд заримдаа олон ангит кино ч юм уу эсвэл ганц ангит кино үзэхээс илүү ингээд яг бодит ингээд хайр дурлалын талаар ч юм уу тийм одоо яг бодит зүйл үзэх амар дуртай. Тэгээ яг юу гардаг вэ гэхээр салсан хосууд нэг дээвэр доор одоо нэг гэрт 3-7 хоног хинэн хинийхээ XV гэдгийг мэдхгүйгээр амьдрна. Тэгээд шоуны төгсгөлд болохоор яг одоо салсан XV буцаад сонгох уу эсвэл яг шинэ хүн сонгох уу гэдгээ тэгээд шийддэг. Тэгээд бас хамгийн сонирхолтой нь яг үзэж байгаа хүмүүс нь одоо би ингээ үзэж байгаа шүү дээ. Тэгээд яг хин хинийх XV гэдгийг мэдгүй үзэх бас амар сонирхолтой юм билээ. Миний бүр шал төсөөлж байгаагүй хоёр хүн ингээ хосууд байсан. Тэр нь яг 1-р юм уу 2-р анги дээр гардаг байхгүй юу. Тэгээд энэ удаагийн season 3 дээр болохоор бүр ингээд Солонгос K-pop хамтлагт гишүүн байсан хүн. Тэгээд 13 жил үерхэд салсан хосууд хүртэл гарч байгаа юм билээ. Бодоо үстэй 13 жил штэ ёо. Тэгээд бас нэг оролцогч нь бүр ингээд Солонгосын Олимпиад алтан медаль авч исэн хүн хүртэл оролцож байгаа юм билээ. Эхний анги дээр бас ингээд салсан хосуудаасаа илгээсэн тийм одоо хайрцаг хүлээж авч байгаа. Тэр хэсэг нь бүр ёо амар хэцүүдхүү ингээд хамтаа өнгөрүүлж исэн дурсамжийнхаа тийм зүйл ингээ буцааж авах мэдрэмж одоо өөрт нь ингээ бэлгэлж исэн зүйл ч юм уу тэрийгээ буцааж авах мэдрэмж бол бүр ингээ төсөөлж чадахгүй яг тэр мэдрэмж яг ямар хөө гэдэг. Тэгээ саяхан бас Монголд юу лээ Тэнгисийн ирэг дээр 2-4 7 тэр бас гоё шоу болсон юм шиг байлээ. Тэгээд ер нь тэр тайд таалагдсан бол энэ одоо Exchange season 3 бас тайд бүр үнэхээр амар таалагдах байх гэж бодож байна. Тэг би бас өөрөө кино тэгээд ямар нэгэн тийм reality show бас хүмүүстэй ингэж хуваалцаж ингэж review хийх амар дуртай байхгүй юу. Тэг тийм болохоор тайд ингэ үзчихэд надтай ингэ сэтгэлээ хуваалцаад ямар мэдрэмж авсан гэдгийг бас ингэ хуваалцаарэ. Тэг тайд хаанаас үзэх вэ гэхлээр Look TV-гийн одоо Home тэгээд Солонгос гэсэн сэснээс Exchange season 3 гэдгийг олоод тэгээд үзээрэй.
10:24 болж байна. Би одоо гэрээсээ 11:10 гэж гарах хэрэгтэй. Өнөөдрөөс ажиллана гэхээр би бүр энэ ажлаасаа бүр амар үйдсэн байхгүй юу? Одоо бараг 2 жил ажиллаж байна. Гэтэ уул нь амархан л доо. Гэхдээ нэг амар хэцүү зүйл нь болохоор барилга нь амар хуучин гэх юм уу, тэгээд дотор нь хэрэгжилж байгаа юмнуудын тэр нь амар хуучин. Баян ингээл air condition болохгүй байх, тэгэл нойлын ус бөглөрчлөө, тэгэл зурагт нь ажиллахгүй байх ингээл бүр хүмүүсээс дандаа тийм комплейн авдаг болохоор бүр амар хэцүү. Тэрүүгээр мөнгө авч байгаа ч гэсэн ингээд сэтгэл санаагаар жоохон унждаг байхгүй юу? Сервис хийх ажил дуртай байхгүй юу? Бол хүмүүстэй ингээл хүмүүсийг ингээд инээлгээл баярлуулаад тийм байх дуртай. Тэгээд тэр ажил дээр болохоор яг тэгж чаддгүй ингээд чин сэтгэлээсээ ингээд хүнд ингээд сервис хийж чаддгүй болохоор яг одоо ингээд өрөөндөө ороод ингээд ийм байгаа, ийм ингээд муухай байгааг нь хараад тэгээд амар сэтгэл нь ингээд унах байх та гэж бодвол тэр нь жоохон хэцүү. Би ихтэй яг одоо ажиллаж байгаа газар дээрээ бол одоо нэг үсрээл нэг 4 сар л ажиллах байхгүй яг ингээд бүгдийг нэг зөвлөх юм бол би одоо нөгөө нэг 10 сард Монгол явах байхгүй юу? Тэгээд 10 сард Монгол яваад би Монголд бараг 3 сар байна гэж бодож байгаа. Тэгээд 3 сар байжгаад 1 сард Монголоос Япон руу буцаж ирчээд тэгээ 3 сар хүртэл нэг 2 сар ажиллана. Би тэгээ 4-р курс авахгүй юу? Тэгээд одоо ямар ч хичээл явахгүй. Би хичээлээ бүгдийг үзээд дууссан. Дипломынхаа ажлыг бичээд дууссан. Тэгээд ер нь бол одоо ажиллах амрах хоёр л надад үлдчихэж байгаа. Тэгээ аялах. Гэтэ одоо ингээд 4-р курсээ төгсөж байгаа гэж бодохоор бүр амар хурдан юм шиг тий. Би бүр хурдан төгсөх юмсан л гэж амар боддог байсан. Тэгсэн чинь одоо өөрөө төгслөө. Саяхан л би 1-р курс боллоо гэсэн бичлэг хийж ирсэн юм шиг бодох юм. Гэтэ ямар ч байсан дараа жилээс хүссэн компанид хүссэн ажилдаа явуулчихсан орохоор болсон. Тэгээд ажилдаа хасан жоохон амрын одоо надад нэг 20 минут амрах хугацаа байна. Жоохон амрын. Би өнөөдөр нэг иймэрхүү хувцастай ажилдаа гарах гэж байна. Миний хамгийн дуртай бодвол энэ джинс болохоор би нөгөө thrift shop-аас авч ирсэн. Өмсгөд амар тухтай. Тэгээ би бараг ажил дээр ч гэсэн энэ өмдөө өмсөд өнөөдөр ажиллана. Би тэгээд ажилдаа явахдаа дандаа энэ зүгийг барьж явж байгаа. Энэ амар хөөрхөн зүг. Амар их юм багцчдаг заяа. Би тэгээд юу авч явдаг вэ гэхлээр синс авч явах хэрэгтэй. Энэ бол ёо зүгээр л миний байнга утасны хажуугаар өөр нэг гарт минь ингээ байж идэг зүйлийн нэг. Бонд бол одоо ингээд яг 100 ийм байхгүй л баг ингээд ухаан алдаж унчих гэдэг юм чинь бүр амар хэцүү. Нарны зонтог ингээд нарны хамгаалттай энэ бас байхгүй болохгүй заяа. Нар нь бүр яг алчих гэдэг юм чинь. Тэгээд яг ийм авч байгаадаг. Энэ хоёр бол миний зөвхөн бол одоо бүр зайлшгүй байхгүй бол бүр болохгүй зүйл энийг алчраас байхгүй болохгүй байна. Яараа нэг хөрхөн мөн. Тэгээд төрөөч. Тэгээд ийм бас байнга авч явдаг энэ минтия тэгээд бох. Ер нь бох бол байнга ажиллах хэрэгтэй. Би бол байнга бохж ажиллаа явж байдаг. Одоо нэг ажиллаж байгаа юм. Хүнтэй амар харцдаг ажил хийдэг болохоор хоол эзний дараа ч юм уу заавал минтия хэрэглэхгүй бол амнаас мохоо нэртэй дэвэл мохоо штэ. Тэгээд аянаас миний жижигхэн кошлог, миний Suica дэ кредит карт март. Suica-га эндээ хийдэг. Тренд явахад заавал хэрэглэдэг. Японоор Suica одоо болохоор хүмүүс дандаа утсан дээрээ Suica-гаа суулгуулад тэгээд утаснаас шууд ингээ уншуулждаг. Тэгээд би болохоор картыг авч явах дуртай. Энэ болохоор гэрийн төлхөөр би тэгээд ийм хоёр амар хөөрхөн усар хийдэг. Энэ хоёрыг би бас яг хүнээс авч ирсэн байхгүй юу? South Africa гэдэг одоо ийм зурагтай. Би тэгээ ийшээ заавал очиж үзье гэж бодож байгаа. Уусаа одоо дараа жилээс ажил хийгээд ийшээ очих бах. Тэгээ энэ болохоор Сингапурын ийм юм. Тэгээд Сингапурт бас заавал очиж. Уусаа дараа жилээс Сингапур руу бол байнга нисэх бах. Тэгээ энэ болохоор миний ажлын төлхөөр нөгөө ажлын локерын төлхөөр нэр ийм Монгол ийм юм. Монгол хатны ийм юу те. Монгол хүн юм чинь уусаа тэгээд монголоор байх хэрэгтэй. Би амар чухал юм мартчихж байна. Өнөөдрийнхөө хоолыг авч явах хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн маань хоол болохоор таад битгий гайхаарай. Би угаасаа тэгээд өөрийнхөө амьдарч байгаа учраас гаймаа бэлэн гаймаа. Тэгээ ингээд хайрцагийг нь худалдаад авсан би. Энэ хоёр дахь хайрцаг болж ин гэж боддоо. Байнга л иддэггүй шүү. Хаяад 7 хоногт нэг удаа л иддэг. Тэгээд ойлгоорой. Тэр ирж байж уурцлаа.
Яраа норцоо. Ингэж амир хүсэж шүү дээ. Тэд ажилдаа орлоо. Яа. 12-оос 9. Ажлаа тараад ороод ирлээ. Ямар ядч байна. Йой, линз авах мэдрэмж бүр. Ийм авсан, ийм дээрээ махтай тэгээд доороо ийм салаад арай алхараас жоохон хүн юм гэж яахын гэж бодсон. Үлсэж जैन. Тэг би одоо бичлэгийн анзлангаа арайныхаа хоолыг идээд өнөөдөр ажил дээр жоохон ядарлаа. Гэтэ гайгүйсэн нөгөө нэг би ажил дээр өнөөдөр амар нөгөө дуртай хүнтэйгээ хамт ажилласан байхгүй юу? Дуртай хүнтэй гэж нэг игчээдэг байхгүй. Тэг бид хоёр амар татна. Тэгээд зүр юм яриа л байж идэг. Тэр ихтэй өнөөдөр хамт гарсан болохоор амар ажил амар хурдан дууссан юм шиг санагдсан надаа. Өнөөдөр ямар гомдол гарсан бэлээ ажил дээр. Ямар ч гэсэн заяа air condition амар эвгүй сониндуу гараад байна гэсэн тийм гомдол байсан. Таны өрөөний одоо гоожуур гэх юм уу эргүүлэхээр яг гараа угаадаг хэсэг нь гараад усан дор хэсгээс нь ингээ ус харгаад ус гараад ингээ хоёр талаас ус гараад гээд тийм бас гомдол ирсэн ёо. Тэр бүр яагаад вэ? Нэ гоё юм аа. Энэ амар дэжгүй юм лээ. Дундахгүй бол бүр ядарчлаа. Би нөгөө нэг одоо камераараас харж чадахгүй байхгүй юу? Камер харагдахгүй. Нүд бүр амар муу болсон. Харагддаггүй. Талан дарахаас. За. Энэ болчлаа. Өнөөдөр жоохон завгүй өдрүүд юм аа нэг байлаа. Ер нь бол тэгээд юу ч хийдгүү өдрөө бол би яг юу ч хийдгүү яг зүгээр л яг орон дээрээ байж идэг. Өнөөдөр болохоор ажилтай тэгэл бичлэг янзлал давхар бичлэг аваад ер нь бол жоохон завгүй өдөр байлаа. Миний өдөртэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа.